Үндэсний үйлдвэрлэл яагаад хөгжих ёстой гэж боддог вэ? Үндэсний үйлдвэрлэл хөгжинэ гэдэг чинь яг шударгаар хэлээд би мөнгө гадагш нөгөөд Америк шүү дээ. Яг үнэ. Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст. Сайн байцгаана уу? Ургацтай айл подкастын 5 дахь дугаарын зочноор Vitapet компани үйлдвэрлэл хариуцсан захирал Отгонбац захирал маань хүрэлцэн ирсэн байна. Отгонбац захирал маань сонсогчдоо зориулаад өөрийнхөө тухай танилцуулаач. Би Vitapet компани үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Отгонбат гэж хүн байна. Миний үндсэн мэргэжил бол хүнсний технологич мэргэжилтэй. За энэ хүнсний салбарт ажиллаад одоо 20 дахь жилдээ ажиллаж байна. За яг 20 жилийн Vitapet компанид ажиллаад одоо хүртэл ажиллаж байгаа. Тийм хүн байна. Манай одоо Vitapet компани хамт олончууд бол уунгаар маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд хөгжүүлэлтүүд хийж байгаа. За тухайн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийхэд ер нь бол анх энэ санаа хаанаас дөрөв танаа баг хамт олонны одоо зорилго вишн ер нь бол ямар одоо байж байгаад энэ одоо бүтээгдэхүүний санаа төрсөн бэ? Энэ талаараа за танилцуулаад өгөөч. Монголын төслийн хүрээнд ер нь бол энэ бүтээгдэхүүн хийх процесс анх бол 2012 онд эхэлсэн. Швейцарын хөгжлийн агентлаг Монгол нөө төсөлтэй хамтраад за энэ лоонгийн төсөл эхлэхээс өмнө явагдсан ажил байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө эхлээд нөгөө сая танаа нэвтрүүлгийн өөрөө байна шүү дээ. Ширхэг үрнээс ширээний хүнс гэж. Энэ үр суулгалтын ажил Монгол орны нутаг дэвсгэр дээр хөрс шороонд хэрхэн нутагшиж болохоор байна гэж ингэж бараг нэг 7 жил орчим. Сорц зорилтын судалгаа явуулсан. Тий. Тэгээ нөгөө Швейцарын хөгжлийн агентлаг Монголд нөгөө төсөл хамтарч ингээ хөрс судал одоо өөрийн судлал ингэж олон лоон нутагшуулах гэж үзэж байгаад энэ Нидерландын Naval Epnik гэдэг сортыг Монгол орны нутаг дэвсгэр хөрс шороонд тохирох юм байна гэд. Энэ өөрөө болохоор шүүсний зорилттой л. Тусгай зорилттой тийм сорт юм байна. Тэгэж үгүй 2017 онд захиралтай холбогдоод захирал одоо ингээд яг ингээд цэвэрлэл уунгийн шүүс одоо манайх ингээд тариалаад ингээд явхад одоо танай компани бол одоо Монголд одоо шүүс ундаагаар ингээд ер нь нэлээд техник сайтай гэж хамтарч ажилласан юм билээ л дээ. Тэгээд тэрнээс хойш бид нар ч судлаад эхэндээ энэ лоонгийн чинь ерөөсөө 1 тонныг л тарьсан. туршилтаар. Тэрийг бид нар боловсруулах гэдэг техникийн шийдэл, барилга байгууламж, технологийн шийдэл гэдэг ингээд ажлууд маш их өрнөсөөр байгаа. Өнөөдөр нэг за тэр ажлууд яг 3 жил явсан. Үйлдвэрийн одоо хөгжүүлэлт нь 3 жил яг бүтээгдэхүүн явсан биш үү? Болгож нэвтрүүлэх үйл ажиллагаа. Тэгээд бас сайн технологи нарийн гаргаж чадахгүй ийм асуудлууд зөндөл ирсэн. Тэгээ өнөөдрийн байдлаар бид нар технологийн шийдлийг олцсон. Хөгжин чадлаач тухайн үеэс анх бид нар үйлдвэр дээр нэг 20 тонныг хүлээж аваад сарын хугацаанд боловсруулад одоо төрчин нэг ажилбар ихтэй. Өнөөдөр бид нар 25 онд Италийн Voima гэдэг компани бүр автомат хөрөмж оруулж ирээд. Өнгөрсөн жилийн үед бид нар ч одоо 4000 тонн лоон боловсруулад явж байна. Италийн гэхээр одоо нэлээд стандарт өндөртэй евро стандартын тоног хөрөмжөөр тоногдсон үйлдвэрээр одоо дамжиж энэ тухайн бүтээгдэхүүн гарч байгаа юм байна тийм ээ. Тий, төхөөрөмж маань өөрөө Европын төхөөрөмж. Тэгээд одоо давуу тал өмнөхөөс одоо бидний давуу тал гэх юм бол ер нь бол хүний гар оролцоо байхгүй болсон. Лоон авчираад тээвэрлэх бункерт хийлээ. Тэгэл тэрнээс цаашаа ер нь бол хүний гар хөрөхгүй. Хүний гар ер нь хөрөхгүй. Ганц нэг хяналтын цэгүүдээр л хяналтын нөгөөс бусдоор бол тэгээ явсаар хагаад савлаад торхон савлаа гаргаад ирсэн. Монгол оронд одоо ургасан луунгаар бүтээгдэхүүн хийх одоо давуу тал юу гэж таны хувьд одоо боддог вэ? Та яг л одоо үйлдвэрлэл дээр гар бие оролцоод тэр технологиг бүгдийг анханаас нь одоо хөгжүүлэлтээс нь өдөө зэрэгтэй юм бүтээгдэхүүн болох хүртэл ажилласан байна шүү дээ. Тэгэд ер нь үндсэндээ бол та хэд маань энэ луунгийн давуу тал нь юу байна гэж харж анхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилго төрж ингэж хийж байсан. Судалгааны явцад үйлдвэрлэлд нэвтрүүлээд эхлээд бид нар чи энэ бүтээгдэхүүнүүд цэврээр нь гаргаад за бас манайх ч нөгөө нэг өөрсдөө бас цөөхөн арт юм тий. Магадгүй импортын бараа бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр байдаг. Тэгээ яг ижил төрлийн ийм цэвэрлэн өнгийн шүүс үйлдвэрлэж байгаа.
тийм компани ундааны зорилтоор үйлдвэрлэж байгаа компани бол байхгүй. Бид нөө судалгааныхаа явцад яаж энийг ингээд хүнд таниулах вэ те? Энэ ч маш их ажил болж байгаа. Нэг жишээ дээ Монгол ногоо төсөлтэй хамтраад манай компанид хамтраад нийлж ажиллаж байгаа нийслэлийн нэг цэцэрлэг дээр 2 ангид нь туршилт хийгээд за туршилт хийсэн шалтгаан нь бол ер нь бол энэ Монгол хүүхдийн аймын дутагдал аюу өндөр зэрэгтэй байт юм. Тэрэн дээрээс үндэслээд манай ловон ер нь ингээд хүнд хэрэгтэй гэдэг байдлаар судалгаа хийгээд нэг ангид нь 1 сар ловон уулгаад. Ловонгийн шүүс болгосон. Тийм. Одоо нөгөө ангид нь ловонгийн шүүс болох. Тэгээ түүний дараа нөгөө аймын үзүүлэлтүүдийг нөөцгөр өссөн гарч ирж байгаа. Тэгэхээр бидний энэ бүтээгдэхүүн маань өөрөө одоо илүү гадны бүтээгдэхүүнээс гэх юм уу илүү органик тал руу байгаа. Тэгээд манай Монгол улсын чинь өөрөө хөрсөн нь юу лээ те? Монгол орны хөрс бол өөрөө олон жил одоо тариалагдаж одоо нөөц нь шахагдаагүй. Мөн одоо хор бордоогоор тийм ээ. Тийм. Маш их одоо байдлаар одоо бордож ингэж бохирдуулаагүй тийм сайхан эрүүл зүйр хөрстэй. Тийм. Бид нар одоо нөгөө Монгол улсын засгийн газраас нөгөө газар тариалангийн бүс нутаг болгосон гэдэг Сэлэн аймгийг зарласан шүү дээ. Тэгсэн. Тэр одоо бид нар бол анх ловонг үйлдвэрт нэвтрүүлснээс хойш л Сэлэн аймгийн хошаат суманд ловонга тариалж байгаа. Тэгэхээр бидний тариалж байгаа ловонгийн шин чанар за бусад үзүүлэлтүүд бол нэг хайхтар өөрчлөгддөг. Ер нь бол ловонд аймын агуулмж маш өндөр. За бусад бас эрдэсийн агуулмжууд өндөр гэдэг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань өөрөө одоо энэ хүүхдтэйч бай, хүндч бай. Одоо бид нар өдөр тутамдаа нэгийг хэрэглээд байхад бол аймын дутагдлаас бол дутагдлалд одоо орохгүй л гэж үзээд тэр өдрийн одоо хэрэгцээт аймын дэмэ одоо авчих боломжтой гэсэн үг тийм. Тэгэхээр одоо энэ жишээлбэл одоо луун брэнд гэдэг үүсгээд тав хүмүүс маань эхлээ хүүхдийн нухшигээд за тэрүүгээр өтрөөсөн шүүс хийгээд за одоо ингээд бас ингээд натура гэдэг юм бас шинэ брэнд гэж гаргаж ирсэн байна. Тэгээд энэ брэндийг бол одоо би бол ингэж ойлгоод байгаа юм. Үндсэндээ луун хүн арилгаа тий угаагаад идэхэд бас тодорхой хэмжээний цаг хугацаар асуул гэдэг. Тэгэхэд үндсэндээ ингээд хэрэглэхэд их хялбар одоо хаач явж байгаад одоо өглөө босоод хичээлдээ явж байхдаа за мөн үндсэндээ ингээд нөгөө ажилдаа явж байгаа хүмүүс өдрийн цайн дээрэж үт юм тий ингээд хоолтойгоо хамт ингээ уугаа хэрэглэж боломжтой их хэрэглэхэд хялбар болгож байгаа нь энэ бол одоо үйлдвэрлэлийн процессор орсон нь бол давуу тал байна. Одоо жишээлбэл энэ танай натура брэнд болон энэ луунгийн одоо нухш болон луунгийн төрүүлсэн шүүсийг хэрэглэгчид ер нь яаж хэрэглүүл ер нь одоо зүгээр зохистой гэж үздэг. Одоо жишээлбэл нэг юм 5-4 мөрөм гэдэг ингээд одоо хүнс хэрэглэх нэг тийм зориулт юм байгаад байдаг шүү дээ. Тэг энэ брэндийн ер нь бол яг онцлог давуу чанар нь бол за энэ бүтээгдэхүүн орж байгаа луун байна, нэрс байна, анс байна гэдэг эдгээр бүтээгдэхүүн нь өөрөө Монголд байдаг. Луунгаа бид нар Монголд тарьж байна. Анс нэрсээ байгалийн зэрлэг жимсээ аваад боловсруулад бусад өөр одоо манай оронд байдаггүй тийм жимсний нохштой холиод энэ бүтээгдэхүүн гаргаж байгаа. Давуу тал нь бол энэ сахаргүй. Сахаргүй учраас бид нар бол ер нь бол одоо ингээд хүмүүсийн хэрэглээ байгаад байгаа шүү дээ. Янз бүрийн хэрэглээ, сахар хэрэглэдэггүй хүмүүс байна. За хоолны дэглэмтэй хүмүүс байна гэдэг. Тэгээд тийм хүмүүс зориулж л бид нар энэ бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Өдөрт бол зүгээр ингээд дуртай үедээ ууж хэрэглээд хоолтойгоо хэрэглэхэд бол болно л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Асуудал байхгүй шүү дээ. Ер нь бол бид нар одоо өдрийн 1 хоол идэх хүн чи 2 хоол идэх, 3 хоол идэх хүн чи түүнд ногоо хэрэглэж байгаа шүү дээ. Яг л түүнтэй адилхан бид нар хэрэглээл заавалжгүй өдөрт нэг стаканыг хэрэглэж гэдэг юм уу ийм яг заасан зүйл бол байхгүй. Хамгийн гол нь та энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүн чи эрүүл бүтээгдэхүүн шүү л гэдэг. Үндэсний үйлдвэрлэл яагаад хөгжих ёстой гэж боддог вэ? Одоо бид нэр ихэнх бүтээгдэхүүнүүд л импортоор орж ирээд. Тэгэхээр одоо би Vitapet компани хамт олныг үндэсний үйлдвэрлэл импортыг орлох одоо жишээлбэл жүүс гэхэд маш олон орноос импортоор орчиж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо үндэсний үйлдвэрлэл яагаад одоо манад хөгжих ёстой вэ? Та одоо
үйлдвэрлэл хариуцсан захирлын хувьд энийг одоо юу гэж боддог? Зөв хувийн хүнийхээ үүднээс тийм ээ. Манай компанийн хувьд бол өнөөдөр 30 дахь жил рүүгээ орж байна. 97 онд байгуулагдсан. Тэгээд мэдээж одоо энэ хугацаанд маш их зүйлийг хийж ийн, үзэж ийн. Зөндөл зүйлүүдийг туршиж байна. За тэгээд өнөөдрийн байдлаар шүүсний зах зээл дээр Монгол улсын хэмжээнд бид нар ч нэг 50 орчим хувьч эзэлж байна уу да. Нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэл хөгжинө гэдэг чинь яг шударгаар хэлээд би мөнгө гадагш нөгөөд Америк шүү дээ. Тийм. Бид нэр импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг худалдаа авна гэдэг чинь тэр гадаадын компаниудад мөнгө өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний мөнгө чинь одоо дотооддоо улс их орондоо эргэлдэж ивэл манай улсын хөгжилд хэрэгтэй шүү дээ. Нөгөө талдаа бид нар үндэсний үйлдвэрлэл гэдэг чинь одоо бид нар өөрсдийнхөө хүмүүсийг ажилуулж байна. Ажлын байр бий болгож байна. Нэгдүгürt өөрсдөө бүтээгдэхүүнээ тариалж байна. Шат дараалттай, үе шаттай ингээ явахарч чинь нэг бүтэн зах зээлийн нэг цикл болчихж байгаа шүү дээ. Тэглүү яах вэ? Одоо энэ чинь тариалаад үйлдвэрлэлөө явж байгаа гэдэг чинь тариаламжтайгаа бас тодорхой хэмжээгээр дэмжих процесс. Тариалд үйлдвэрлэл хоёрч яг нэг одоо юмны хоёр тал байгаад байгаа. Би одоо олон дахин одоо энэ өмнөх подкастууд дээр ч ярьж ирсэн. Тэгэхээр бид нар бол яг ингээд тус тустай биш тодорхой хэмжээгээр нэг юм одоо хамтарч ажиллах энэ нэг одоо циклд ороод бүгдээрээ ингээд хамтарч ажиллах юм бол түүхийд бэлтгэж байгаа улсууд нь чанартай түүхийдээ бэлдэх хэрэгтэй. Үйлдвэрлэгчид нь чанартай бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Тэгэхээр тариаламжтад ямар одоо шаардлага тавьж ер нь бол та хэд маань түүхийдээ бэлтүүлдэг. Манай компани хувьд бол одоо өөр ISO 22000 стандартыг хэрэгжүүлээд 15 оноос хойш хэрэгжүүлээ 10 жил хугацаатай явж байна. За бид нэр энэ жилээс FSC 22000 стандартыг хэрэгжүүлэх гэдэг одоо ажиллаж. Одоо энэ 4 сарын 20-д гээд баталгаажуулах аудитанд орох явж. Бид нар нөгөө стандартынхаа шаардлагын хүрээнд ханган нийлүүлэгчийн үнэлгээ гэдэг асуудлууд гарч ирж байна. Тэгэхээр ханган нийлүүлэгчид маань одоо манай түүхийдийг нийлүүлж байгаа гадны байгууллагууд, компаниуд, гадны улс орнуудын компаниуд ч байна. За энэ ловон дотоодын компаниуд ч байна, ловонтой холбоотой. Тэгээ бид нэр хоёр компани дээр ловонгаа тариалуулдаг, хөрмөнжингаач бас тариалуулж байгаа. Тэгээ тэр хоёр маань гап нэвтрүүлсэн тийм компаниуд байна. Тэгээ яг нөгөө аль талдаа нөгөө хяналт шалгалт за тариалтыг явцтай тэгээд нөгөө хөрсний асуудал, шинжилгээний асуудал, хураалтын асуудал гэдэг энэ бүх зүйлүүд дээр хамтраад ажиллаад явж байгаа л да. Хөрсөн дээр одоо яаж анхаарч байгаа. Дээрээс тариалтын үед ямар төрлийн уран хамгааллын бодистэй одоо нэмэлт бодисууд хэрэгжилж байна. Тэрэн дээрээ тодорхой хэмжээний хяналтаа тавиад за амархцсан стандарт гэж бас нэг юм байгаа тийм ээ. Тэр болгон дээр хяналтаа тавиад ингэ явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо үйлдвэрлэлийн процесс дээр ловон хүрэн байж байгаа боловсруулахад тухайн түүхийдийн одоо шимт чанар, антиоксидант шимт чанар, за мөн дээрээс нь одоо хүнд шаардлагатай бүх одоо элементүүд байгаа шүү дээ энэ чинь. Тэгэхээр тэрийг ингээ боловсруулалтын явцад эргээд бүтээгдэхүүн болоход тэр ер нь алдагддгүй, хэр алдагддгүй, ер нь тэрийг яаж хамгаалдаг? Ер нь бол одоо энэ тухайн ямар бүтээгдэхүүн боловсруулахаас хамаарат ер нь дэлхийн нийтээр л одоо ганц манайх одоо бүтээгдэхүүн хийгээд байгаа зүйл биш шүү дээ. Тэглүү яах вэ? Дэлхийн нийтээр ижил төрлийн бүтээгдэхүүнүүд хийж байгаа. За шинжилгээ судалгааны ажлууд бол зөндөө байгаа. Тэгээ бид нар чинь ловонгаа бас гадагшаа харах гээд зорилттой ажлууд тавиад явж байгаа. Тэгэхээр нөгөө адны стандартын шаардлагууд, тухайн бүтээгдэхүүний шим чанарын үзүүлэлтүүд гээд аюул бичгээр нь шаарддаг байхгүй. Тэгээ бид нар ловонгаа гаргацаад бид нар Европ руу, Казахстан руу гээд ингээд улсууд руу шинжилгээнд явуулсан. Эндемийн алдагдал яг үндсэн байсан анх хураас нь ловондох хэмжээнээс ер нь хамгийн ихтэй 10 орчим хувь багасдаг. Энэ нь юу яа багасдаг гэхээр нөгөө дулааны боловсруулалтанд ороод ирэхээр багасдаг. Яг үнэ дулааны боловсруулалтанд ороод ирэхээр тодорхой хэмжээнд задардаг юм уу те ингэчирдэг ч юм уу тиймэрхүү байдлаар алдагддаг хамгаалалт. 10% гэдэг бол бага л алдагддаг тийм ээ. Бас арцсангуу үндсэн байгаа хэмжээнээс 100% байлаа гэхэд нэг 90%-тэй л үлдэнэ гэсэн үг шүү дээ тий. Тэр нөгөө таны хэлсэн нөгөө гадагшаага чиглэж байгаа гэсэн юм дээр та хэд маань одоо жишээлбэл натура брэндээ олон улс руу ер нь одоо гаргах үйл ажиллагаанд ер нь яаж ажиллаж байна. Одоо Монгол брэнд гадагшаа гаргацмаа бид нар гадагш доллар татах боломж үүснэ гэсэн үг тийм ээ. Ажиллаж л байна. Ямар ч гэсэн одоо Япон, Солонгос, Хятад гээд бүтээгдэхүүнээ багаар гаргаад
таниулаад за бас түүнтэй холбоотой бас нөгөө боловсруулсан луунга түүхий эд байдлаар гадагш нь гарах гэж бас ажлууд явж байна. Тэр бол үнэхээр түүхий байдлаар гаргана гэдэг чинь бид нэр Монгол орны хөрсөн дургасан түүхийдээ гарах боломж үүсэж байна, тийм ээ? Тийм. Япон солонгос ч өөрсдөө одоо нийт хэрэгжилж байгаа лоунгийнхаа нэг 30-40% ч юм уу одоо өөрсдөө тариалдаг бусдын бүгднийг гаднаас авдаг юм билээ л дээ. Тэгээ бас тэрэнд нь бид нар бүтээгдэхүүнээ нийлүүлэх түүхий байдлаар заавалжгүй ингээд фитнес авлаад боловсруулад гэхээс илүү том торхон савлаад тэр үүрэг гаргах. Бүтээгдэхүүн байдлаараа бол ер нь бол энэ бүтээгдэхүүн чинь манай бусад бүтээгдэхүүнүүд ч байна. 2024 оноос тэгээ 24 оноос эхлээ Орос улбарын улс руу нийлүүлээд бүтээгдэхүүнийг зараад эхэлсэн. Орос улбаны улсын наадмын наавар байдаг зах зээл рүү экспортлоод эхэлсэн. Наа чи бас сайхан мэдээ байна. Дөрөв таны хэлсэн бид нэр Япон солонгос руу түүхийд бас гаргаж байгаа гэдэг тийм. Тэрэн дээр одоо жишээ аваад ярихад манад бол одоо Kagome гэдэг нэг Японы нэг брэнд орж ирээд. Тэгээд хүмүүс аюу хэрэгэлдэг. Дээрээс нь үн жоохон үнэтэй байдаг тэр. Тэгэнгүүт Kagome орс найрлагын харахаар яг л одоо хөрөн банжин луун одоо манай энэ натура брэндтэй их ойролцоо харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэгэнгүүт одоо миний бодлоор ингэж хараад байгаа. Яг мэрэгжлийн хүний хувьд Япон бол өөрөө газар нутаг маш багтай. Олон жил тэр хөрсөө бордож нэлээд ядууруулсан байдалтай. Тухайн луун ургуулахын тулд маш их химийн бодис шилжиж ургуулж байгаа түүхийд. Тэгэнгүүт тэрүүгээрээ бүтээгдэхүүн игээд манаа руу одоо нийлүүлээд байдаг. Бид нар тэрийг нэг сайхан гоё амттай байна гэдэг ингээ уугаад байдаг. Тэгээ натура гэдэг брэнд гарснаас хойш одоо жишээлбэл миний хувьд Kagome-г уудаг байжгаад яг ингээд Орос найрлагын хувьд орсон одоо түүхий идүүд нийжлэн дээрээс нь одоо манад ургасан Монгол луунгаар Монгол хөрөн банжингаар хийсэн гэдгийг хараад одоо миний хувьд 100% итгэлтэй би энэ бүтээгдэхүүнийг сонгож ууж байгаа байхгүй. Ер нь бол ийм штэ нөгөө импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн чи өөрөө хэд дамжиж орж ирж байгаа л тийм. Тэгээ мэдээж тодорхой хэмжээний зах зээл судлал орж ирж байгаа. Тэгээд тэр чинь ерөөсөө ихний зорилго ашиг штэ. Тийм учраас нөгөө маш өндөр үнэтэй ирдэг байх. Бид нар бол Монголдо ингээд тариалаад ургуулна гэдэг чинь нэгдүгээр Монгол хүний эрүүл мэндийн асуудал. Монгол хүнд эрүүл хүнс хэрэглүүлэх ийм зорилгоор. Хоёрдугаар үн хямдтай байх. Импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс үн хямд байх. Энэ нь өөрөө монголчуудад одоо давуу байдлыг олгоно гэсэн юм санаа. Ер нь сонирхол өгөх манай компани зөвөрн байгалийн антыг байгаар гарна гэдэг юм өрөөтэй шүү дээ. Тийм болохоор бид нэр янз бүрийн тэр одоо нэмэлт хийгээд бүтээгдэхүүнээ өөрчлөөд гой ганган болгоод ингээ байхаасаа илүүтэйгээр байга байдлаар нь энгийн технологи ашиглаад бүтээгдэхүүний чанартай ард түмэнд хүрэхийг л зорж байна. Яг л одоо манай үндэсний том компаниуд яг бүгдээрээ ийм одоо сэтгхүүтэй ажиллах юм бол бид нар дотооддоо хүнсээ тодорхой хэмжээгээр бэлдээд хөгжих боломжтой гэж харагдаж байна. Тэгээд түрүү нөгөө ярьж байсан нөгөө үргэлжлүүлээд яг таны нөгөө хэлж байгаа нэгдүгээр одоо манай одоо гадагшаа байлууд дурсахгүй тэрийг хязгаарлаж байгаа тийм ээ. Хоёрдугаарт бид нар баталгаатай түүхий дээр үйлдвэрлэсэн одоо дөрвсөн шүүсийг уух боломж хүрч байна. Дээрээс нь үн хямд адаглаад одоо миний германаас гарч байгаа мөнгө баг гарна. Эрүүл мэнд маань тустай гэдэг үүднээс. Тэгэхээр энэгээр юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр одоо ард түмэн тийм ээ. Одоо яг одоо Монгол орондоо тарьж ургуулсан түүхий дээр хийсэн бүтээгдэхүүнийг илүү төлхөө ашиглаж дээрээс нь жоохон үндэсрэх үзэлтэй мөн одоо энэ одоо бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа одоо төгрөг бүр одоо манай үндэсний үйлдвэрлэгчдийн одоо цаашдаа ирээдүй хөгжүүлэлт нэмэр болно. Мөн дээрээс нь манай Монгол орны тариаланчдын технологи хөгжүүлэлт бас нэмэр болно гэж миний хувьд бас хараад байна. За хоёулаа одоо бас нэг одоо юу байдлаар одоо энгийн яриа руу оръё. Одоо технологи төрөй байгаад таны одоо яг ингээд энэ үйлдвэрлэлөө орох одоо сонирхол юм уу анханасаа одоо та энэ одоо үйлдвэрлэлийн технологийн мэргэжлийг юу яа сонгож байсан ба хүүхэд залуунаас ч одоо ямар байдлаар ингээ өнгөрч тэгээ хүмүүсийн мэргэжил сонгосон сонголт ч их сонирхолтой байдаг шүү дээ. Би яг нөгөө сургуулаа төгсчүүд нэг жил хөдөө амьдэрсэн сургуулаа аваагүй. За. Үнжсэн гэсэн үг шүү дээ.
Тэгээд том ах маань багш байхгүй. Тэгээд чихүүтэй амьдрахгүй явж мэрэгчлээ бол гээд. За. Тийм манай аав ээж малчин. Би ч яахтар тийм сурлагаарч амар мундаг биш. Дундаж байсан гэж. Тий ямар ч байсан сургуулаад ер нь яв гэдэг байдалтай л. Энэ шинжлэх ухааны технологийн сургуулийн хүнсний технологич ангийг сонгож эхний өсөл мөрөдлөл Улаанбаатар явах сонирхолтой л байлаа. Ерөөсөө хотыг үзье гэдэг сонирхолтой. Үнэхээр энэ нөгөө мэрэгжлийн үнэт чанар одоо давуу байдал өөрт хэрэгтэй байдлыг бол ухаарахгүй шүү дээ. Хойд ойлгоогүй байсан гэсэн үг байна тийм ээ. Одоо хугацаанд ингээд хийгээд байх тусам энэ мэрэгжилтэй улам ингээд дуртай, хайртай, шимтэж шүү одоо өөр юу хийх боломж байна те. Монгол орны онцлог байдлаас шалтгаалаад бид нар юу хийж чадах юм. Яагаад ингэж гадны ингээ гой бүтээгдэхүүнүүдийг бид нар хийж чаддаггүй. Биднэрт бүхэл болцоо байна. Билгүй яах вэ? Тийм. Тэр утгаараа одоо ингээл явсараа бол 20 жил болцсон байна. Тий. Үйлдвэрлэл дээр гарч ажиллаа. Би мэрэгжлээ сонгож сураад. Үйлдвэртэй анх илж яахлагчаас эхлээл бүх албан тушаал. Та бол яг ингээд нөгөө илж яахлагч чинь доороос нь эхлээд ингээд явсан гэсэн үг шүү дээ тийм ээ. Окей одоо таныг одоо үйлдвэрлэл дээр ажиллаж байхад жишээлбэл одоо хамгийн бэрхшээлтэй тулгарч ирсэн үе чи юу вэ? За яг тийм бэрхшээлтэй тохиолдлууд гайгүй дээ ер нь. Яг одоогийн нөхцөл байдал төр бол бэрхшээлтэй тохиолдол одоо энэ хөдөлмөрийн өвчлөл байна да. Тийм байна. Ажилд орох, ажиллах хүч, ажил тууштай ажиллах нөгөө талдаа бас яг одоо энэ манай мэрэгжлийн чиглэлийн энэ нөхцөл байдлуудтай холбоотой мэрэгжилтэн бэлтгэх асуудал бас айгүй хүнд байна. Сургуулиудад яг энэ хүнсний чиглэлээр элсэж байгаа оюутнууд цөөхөн байна. Төгсөж ирж байгаанууд нь чадамж муутай байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бид нар бас үндэсний үйлдвэрүүд бас нийтээр бас аюул сэн сурталчилж ойлгуулж авах хэрэгтэй юм болоо гэж бас бодож байна. Тийм. Үндэсний үйлдвэрлэлд ажиллаж байгаа гэдэг чинь л одоо улс үндэстнийг хөгжүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцож байна гэсэн үг. Мөн дээрээс нь эндээс бас манай үндэсний үйлдвэрлэлүүд чинь евро технологи дээрээс нь олон улсын сайн технологи төвч нэвтрүүлж байгаа. Тэрс өндөр технологи дээр бас ажиллах боломжтой шүү дээ. Заавал одоо өөр юм харахгүй гэхээр тэгээ манайх ер нь юм нийтлэг одоо мэрэгжлэх сонгодог болчиход. Нэг бол одоо бос мэрэгжлээ муулах гэж байгаа юм биш үү? Хэдэрхийн нэг тал руугаа явчихдаг. Тэгэхээр энэ нарийн мэрэгжил рүү илүү суралцаач гэдэг нэг тийм урайлга яваад байна шүү дээ. Хүн байвал хүнс байна, хүнс байвал хүн үлсэхгүй шүү дээ. Тийм болохоор одоо ядаж хүнстэй зуралдаа бол өөрөө ядаж үлсэхгүй шүү дээ. Тэр утгаараа бид нараас хүнсийг аюулсан судлах хэрэгтэй гэж үздэг. Тэгээ ер нь бол үндэсний үйлдвэрлэл хөгжинө гэдэг чинь улсын хөгжлийн эхний түлхүүр юм уу гэж хардыг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд бид нар үндэсний үйлдвэрлэл дээр байгаа ажилтнууд бас маш сайн их юмыг судлах, шинжлэх одоо тухайн өөрсдийнхөө хийж байгаа юу гэдэг заавал хүнснээс гадна өөр зүйлүүд тэрийгээ бас нэг инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдийг хийх ийм тал руу хүмүүс юу өөрсдөө аягүй сайн дайчлах хэрэгтэй л дээ. Тэгжээж бид нар бас тухайн байгууллагатай тухайн ажил мэргэжилтэд бас үр дүн гаргах юм болоо гэж бодлоо. Яг одоо үндсэндээ юм бүтээлч байдлаар одоо ажиллах, бүтээлч юм хийх таны нөгөө хэлсэн инновац шингэсэн гэдэг шүү дээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдэг чинь тухайн хүн энэ инновац шингээж тэр бүтээгдэхүүнээ бий болгож энийг брендинг болгоод зэгцэл рүү гаргах. Тэгэхээр манайхан арай хэтэрхий нөгөө бэлгийн юм руу ороод эсвэл нэг импортоор нэг юм оруулж зарах гад үзээд байдаг ч гэдэг юм уу те. Ийм дутагдлаа одоо. Тэгэхээр манайд бол одоо үйлдвэрлэх боломжтой маш олон бүтээгдэхүүн байгаа гэж хараад байна. Жишээлбэл сая би Орос руу яваад ирлээ л дээ. Тэгэхээр Орос улс яасан бэ гэхээр дайн болол дайнаас хойш ерөөсө бүх хүнсээ яг өөрсдөө 100% үйлдвэрлэх тийм одоо үйл ажиллагаа руу нэвт орсон байна. Шинжлэх ухааны байгууллага энэ одоо хүнсний үйлдвэрийн одоо байгууллагууд руу асар их хэмжээний хөрөнгө оруулалт одоо хийсэн байна. Одоо Владимир Ильич Путин гэдэг ерөнхийлөгч маань. Тэгээд одоо гэхэд үндсэндээ 2026 он гэхэд Орос улс дотооддоо одоо гол нэрийн бүтээгдэхүүний бараг бүгдийг үйлдвэрлэдэг болсон. Ийм хэмжээнд хүрсэн маш богино хугацаанд. Тэгэхээр одоо улс үндэстний аюулгүй байдал бол хүнс юм аа. Айл өрхийн аюулгүй байдал бол хүнс юм аа. Тэгээ хүнсийг одоо нэгдүгээр зэрэглэлийн хэрэг хэлээ гэдэг ба шүү дээ. Дахин хэлээд байгаа одоо энэ
Ширхэг гүрнээс ширээний хүнс гэдэг одоо подкастын утга учир маань чинь бидний энэ өмс зүүж байгаа хувц сунаар эдэлж хэрэгжилж байгаа юм бол бүр дараагийн зах юм. Хүнс бол ерөөсө хамгийн анхны одоо хэрэглээ. Хүн өсөхгүй байвал эрүүл байна. Хүн өсөхгүй байвал аз жаргалтай байна гэж л одоо үзээд байгаа. Тэгэхээр энийг л маш сайн хөгжүүлэх шаардлагатай байна л да. Таны хувьд одоо ингээд түрүүн би бэрхшээлтэй гэсэн та хүний нөөц юм байна гэдээ хэллээ. Одоо та үйлдвэрлэл дээр ингээд одоо 20 жил ажиллаж байхад хамгийн тань тохиолж ирсэн одоо хөгжилтэй хөгтөө гэдэг юм уу? Тийм одоо зүйл байна уу санаанаас гардгүй ч юм уу? Би ажилд ороод удаачгүйсэн энэ 3 жил 4 жил болж байна. Бид нар анх Германы Kesis гэдэг компани бүр автомат хүйтэн савлгаатай үйлдвэр оруулж ирсэн. Монголд анх удаа тийм хүйтэн савлгаатай петэн савлдаг үйлдвэр байхгүй юу? Тийм Аз дөрөвдөх нь илүү тавтан өгсөрчихсэн. Тэгээд энэ чинь шинэ технологи байхгүй юу? Тэгээд бид нар ч одоо бүтээгдэхүүнийг одоо халааж ээж, ариутгаж, буцлагж ээж л одоо аюулгүй олгодог гэж ойлгоод байсан чинь тэр маань өөрөө хүйтэн савлгаатай бүтээгдэхүүн. Хүйтний аргаар ариутгадаг гэж байна. Ариутгаад буцаагаад хөргөөд За. маш тийм эрүүл орчинд эрүүл савнд эрүүл бүтээгдэхүүнийг савлдаг. Ариун орчинд юм биш. Ариун орчинд. Тэгээ ариун орчинд ариун савнд ариутгсан бүтээгдэхүүнийг савлах асептик технологи гэсэн. Энэ дээр бид нэр эхлээд юу ч мэддэггүйсэн. Орон тоогоож бид нар ингээд яг хідэн ээлжинд хитэн ажиллах ёстой гэд мэдтэггүй. Нэг л айхтар том үйлдвэр орж ирж байгаа. Өнөөсөө л хүний хүч маш их хэрэгтэй ойлгоцсон. Тийм ингээд өмнөх шиг өмнө жижиг үйлдвэрүүч одоо ингээд хүний хүчээр л явж байгаа шүү дээ. Тэгээ ингээд явцсан дундуур ингээд шалаараад ерөөсөө ээлжиндээ нэг 9 хүн л ажилладаг. За тэгээ 9 хүн ажиллаад ингээд хүмүүс нь жоохон ингээд ямаа мэдээд эхэллээ шүү дээ. Тэгээ яг бодит байдал дээр шөнийн ээлж мэлж өдөр бол дараа нар байна. Тэгээ шөнийн ээлж мэлжинд бол тэнд 2 хүн л ажиллаж байна. Машин эргэж машин өөрөө ирж тэрийг нь контролж хянах хэвээр. Хинхэн нөгөө дэлгэцнээс хянцдаг болохоор дэлгэцэн араас үздэг. Яг тэнд хөдөлж байгаа 2 хүн л байгаа. Тэрийг бодохоор бид нараас хөгжиж гинэ. Хуучин нөгөө маш хүн хэрэгтэй гэсэн бол одоо сүүлийн технологиуд бол хүн ууш багтаа автоматизм болж байгаа шүү дээ. Бүхэл салбар зэрэг нь бол энэ хөгжил орж ирж байгаа. Луунгаас үүсэлтэй ер нь бол таны энэ захирлуулах юу ч эхлэл гарсан юм байна шүү дээ. Тэгээд луунгаас үүсэлтэй гараад тэгээд 5-6 төрлийн бас бүтээгдэхүүн гараад ирчихжээ. Тэгэхээр ганц луунгаас энэ 5-6 бүтээгдэхүүн дамжсан байна. Мөн одоо автомат захирлын маань анх одоо ээлжийн ахлагчаар хэлж ийсэн юм маань ингээд бас 5-6 мессеж дамжаад бас автомат захирлын хэмжээнд хүрсэн байна. Тэгэхээр одоо залуучуудтай хандаж та одоо энэ технологийн одоо мэрэгчлэр төгсөж байгаа энэ үйлдвэрлэл сонирхдаг залуучуудтай хандаж ер нь одоо яг технологи гэхээсээ илүү ер нь хувь хүний зан чанар энэ дээр ер нь ямар байх хэвээр юм. За дээрэс нь одоо захих одоо хэлэх тийм зүйл байна одоо. Захин тэгэхээр энэ санаа зовдох юм байхгүй та зүгээр сайхан зүйл. Ер нь бол гэхдээ таны баримтлагдаг зарчим ер нь ямар бол хүнс рүү чиглэж орж байгаа инженерийн чиглэлийн боловсон хүчнүүд одоо Монгол улсад дутмаг байгаа. Гэхдээ бид нар одоо ингээд сургуулиудтай ихтэй сургуулиудтай хамтраад ажиллаж байгаа. Танаа дээр сурж байгаа хөдөөж их сургуультай ч хамтарч ажиллаж байгаа. Танаа дээр сурж байгаа ингээд сайн оюутнуудыг мэргэжлэрээ ингээд цаашаад ажиллах сонирхолтой хамгийн гол нь сонирхолтой хандлага нэг тийм одоо мэргэжлэлтийн үнэнч зорилго нэгтэй байх тийм хүмүүсийг бид нар одоо заавалжгүй шалгаруулах гэхээс илүүтэйгээр ур чадвар байгаа бол ажилд авъя гэдэг ийм нөхцөлөд хамтраач ажиллаж байгаа. Тэгээ ороод ирэхээр нь бид нар чинь манай компани ч одоо дандаа сүүлийн үеийн дэвшилтэт технологитой тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрүүдээр тоногдсон. Тэгэхээр тухайн үйлдвэр дээрээ дадлагжуул, сургаж за дээрэс нь ингээд нөгөө хүнсний технологи гэдэг чинь ер нь бол ингээд зүгээр нэг хитэн бүтээгдэхүүнийг түүх хийдэг ч юм уу хольж найруулгатай гол утга учир нь биш ээ. Химийн төвшөнд, микробиологийн төвшөнд энэ чинь өөрөө бүтээгдэхүүний үнэт чанар нь илэрхийлэгдэнэ. Тийм болохоор энэ бүтээгдэхүүн маань өөрөө хүний биед ямар хэрэгтэй. За хүний биед хэрэгтэй байдлыг нь алдагдуулахгүй тулд манай тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон бусад тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа тохирохгүй гэдэг нь маш олон асуудал байна. Ийм зүйлүүд дээр ер нь хүнсний технологич хүн ер нь маш сайн ажиллаж байгаа.
толгойг ажилуулж явах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол шинэ одоо төгсөд ирж байгаа оюутнууд юу л технологич хийн гэл юу л нэг ингэ хитэн дүүхэн идэг холиол нэг хүнд хэрэгтэй амт гаргаал ингээл айгүй мундаг болчих юм шиг ойлгоод ах шиг байгаа. Миний бодлоор. Голны цаан чанар байгаа тийм үү? Гол нь нөгөө нэг амтны цаан чанар тухайн чанарыг барьж ажиллахын тулд үйлдвэрлэлийн ямар процесс дамжлагуудыг дамжиж энэ маань өөрөө бүтээгдэхүүн болох вэ? Тэгэхээр процесс дамжлага болгоно ч тоног төхөөрөмж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг мэддэг болох хэрэгтэй. Та дөрөв хэлжсэндээ нөгөө юуны инженер хүртэл хийжсэн гэдэг. Тэгэхээр яг тэр нөгөө инженер гэдэг чинь бас л одоо нөгөө яг тоног төхөөрөмжн дээр бас ажиллаж исэн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тий, процесс хяналтын инженер хийн гэдэг нь ер нь бол үйлдвэрийн ажилтнуудын автоматик сэтгэлгээг аягүй сайжруулдаг. Маш сайжруулдаг. Нөгөө автомат тоног төхөөрөмж үйл ажиллагаа маань нэг л мэдрэгчээс болоод зогс боломжтой байхгүй. Тэгэхээр тэр бүгдийг хянаж тэр үйлдвэрийн том процесс дээр алдаа гарахгүй ажиллах. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад доголдол өрсөхгүйгээр ажиллах хяналтын ажиллагааг хэлээд байна. Vitapet компани маань одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүнээр нь үндсэндээ үйлдвэрлэж байна. За, Vitapet Invest компанийн хувьд бол 50 орчим төрлийн. Сүү Vitapet Milk гэдэг компанитай нийлэх юм бол 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн олон төрлийн бүтээгдэхүүн. Тэг бүгдээрээ яг манай Монгол орнд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд байгаа. За сүү бол мэдээж малачун гаралтай бүтээгдэхүүн тийм ээ. Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн болвол одоо жишээлбэл энэ манай энэ натура тэгээд энэ луунгийн гаралтай гэж хэлж байгаа. Луунгийн гаралтай нэг 5-6 бүтээгдэхүүн брэнд байна. 100 гаруй бүтээгдэхүүнийхээ бас хэдэн төрлийг яг энэ өөрсдийнхөө хөрс шороонд ургасан ийм түүхий дээр хийсэн бүтээгдэхүүн бий болгоно гэдэг чинь маш гоё. Өшөө олон одоо танаа 100 гаруй төрлийн бүтээгдэхүүний одоо явсаар хагаад одоо 25% ч гэдэг юм уу ингээд 20% ч гэдэг юм уу 30-40 гэдэг ингээд ахаад бүгдээрээ ер нь аль болох их орныхоо түүхий дээр хийсэн бүтээгдэхүүн бий болоосоо гэж миний хувьд хүсэж байна. Та хэд маш гэсэндээ одоо энийг бол үйлдвэрлэлийн төлөө зориод ингээ эхнийхээ маш сайхан одоо брэнд бүтээгдэхүүнүүдийг гаргасанд бол миний хувьд бол баяртай байна. Тэгээ мөн баяр хүргье та бүхэндээ. Баярлалаа. Бид нар бүтээгдэхүүнд ер нь бол одоо ингээд лонгийн үндсэн орц болгох талаас нь бүтээгдэхүүнүүдийнхээ хөгжүүлэлтийг одоо аваа явж байгаа. Хоёрдугаар бас нөгөө сахаргүй бүтээгдэхүүн рүү илүү чиглэж ажиллаж байгаа. Одоо жишээ нь манай гоён луун гэх чинь бас л энэ Монгол луун орол явж байгаа. Тэгэхээр аль болох суур түүхийдүүдийг нь бид нар энэ тариалсан луунгаас гаргаж ургасан. Энэ маань өөрөө эдийн засгийн хувьд ч гэсэн бас импортоор авсан түүхийдээс бас бага үнэтэй. Тэгэхээр бид нар бүтээгдэхүүнээ аль болох бага үнээр гаргаж хэрэглэгчдэд хүргэх боломж нэгдэж байна гэж. Түрүү ярьжсэн одоо Монгол орны түүхий дээр хийсэн бүтээгдэхүүн ер нь дэлхийд өрсөлдөх чадвар бий юу? Дэлхийд өрсөлдөх чадвараа бид нар юугаараа ялгарч одоо ондоошх уу? Тэгээ юугаараа өрсөлдөх үү гэж боддгоо таны хувьд? Дэлхийд өрсөлдөх чадвар ер нь байх. Энд чинь Монгол орны хөрсөнд ургасан луун гэдэг чинь өөрөө манай байгальд цаг урч өөрөө зэрлэгээр шахах шүү дээ. Тэнд тариалсан луун чинь өөрөө баг тэр зэрлэг байгалийн бүхэл шимт байдлыг өөртөө шингээж ургаж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энэ одоо хөлөмжийн ч гэдэг юм уу те одоо яг хүчээр ингэж ургуулж байгаа газар тариалангийн бүтээгдэхүүнээс манай бүтээгдэхүүний даваа тал бол одоо тэр эрдэс битмийн одоо юу гэдэг эслэг явууламж гэдэг юм. Энэ нар нь маш өндөр гэдэг. Чанарын хувьд ч өндөр байгаа. Нөгөө талдаа бид нар дэлхийн технологи, дэлхийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Тэгэхээр тэр чинь хаасын Германд үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмж, Монголд үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмж хоёр ч адилхан учраас бид нарт айхтар тийм саад бэрхшээл гарахгүй гэж боддог. Технологийн хувьд бол одоо өрсөлдөх чадвартай байна. Тэгээ тоног төхөөрөмж технологи стандартын хувьд тэгээд бидний давуу тал бол Монгол орны нөхцөлд энэ байгалийн эрсдэс уур амьсгалд яг зэрлэгээрээ байгаа ер нь бол натураараа байгаа тийм нөхцөл байдалд ургаж байгаа таримлаар хийхээр үндсэндээ бол өрсөлдөх чадвар мэдээж нэмэгдэл явах. Миний хувьд бас бодоод байт юм би ялгаа авахгүй өмнөх подкастуудаас шилдэг. Монгол орны бүтээгдэхүүн бол ирээдүйн дэлхийн органик бүтээгдэхүүн
дэлхийн одоо хамгийн чанартай дээд зэрэглэлийн сонирхдаг дэлхийн бусад орнууд одоо манай бүтээгдэхүүнийг сонирхдаг ийм төв болох боломжтой. Яг тэр бидний нүүдэлж ард хүн байсан. Одоо суурьшмал юу их хөгжөөгүй. Эрсдэс уур амьсгалтай маш өвгөө удам газар нутагтай. Тэгэхээр энэ чиглэлээр хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн болгон ирээдүйд маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн болох болов гэж боддог шүү дээ. Тий, ер нь Монгол орны хөрс чи өөрөө их нөгөө эрсдэс уур амьсгалтай учраас хөрсний чанартай байдал хадгалагдах их даваа талтай гэж ойлгодгийг миний хувьд. Юу ихлээр өвөл ингэж өхөлтчдөг, газар хөлддөг. Тэгэхээр нөгөө одоо дулааны улиралд байгаа одоо тэр хөрсний ялцмагч гэдэг юм одоо бохирдох байдалч гэдэг юм энэ үйл ажиллагаа зогсдог. Тийм учраас хөрс маань эрүүлээрээ хадгалагдах нь удаан байдаг гэж. Яг одоо нэг сөрөг одоо нэм бактериуч гэдэг юм тийм. Тэгээ цэвэр хүл ажиллагаа бол өвөл хөлтөлтөөр үүсдэг гэсэн үг тийм. Тэгээ ялцмаг бол яг шимдэж элемент юм чинь одоо юу яах вэ? Яг ингээд одоо эрсдэс уур амьсгалтай дөрөв үлрэл ээлжилдэг учраас маш сайн гэдэг. Тэрийг бол одоо үндсэндээ өмнө нь орж ирсэн захирлууч яаж таны хувьд гэсэн ялгаа байхгүй ярьж байна. Миний хувьд гэсэндээ санал нэг байна. Тэгэхээр бид нар бол ийм сайхан өргөө удам газар нутагтай энийг маш зөв ашиглаж маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай харагдаад байна. Одоо таны хувьд бодож байгаа, за танаа хамт олонны хувьд бодож байгаа төр засгийн бодлоготой холбоотой одоо энэ үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд энэ шингэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлого нь ямар байх ёстой гэж боддгоо. Ер нь бол улс орны бодлого яаж явал энэ үндэсний үйлдвэрлэлийг илүү хөгжүүлвэл танаа яг дөө хийж байгаа салбарт. Хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлж ижил улсаас тодорхой хэмжээнд хөгжих юм лөө гэж хардыг. Манай улс ч өөрөө ингээд гадны импортлогч бараг ингээд аюул хамааралтай болчиход байна шүү дээ. Тийм гаднаас хамааралтай. Тэгэхээр бид нар улсад одоо бороо өгч одоо тэнд гэхээс илүү өөртөө маш сайн хичээж одоо ингээд яг манай компанийн газар тариалангийн компаниудтай ингэж холбоо тогтоогоод өөртөө ингээд хоршиж ажиллаад бүтээгдэхүүнээ бага үнийн дүнгээр гаргаад чанартай бүтээгдэхүүн гаргаад импортыг орлох бүтээгдэхүүн гаргаад ингээд ард түмэнд төвөөд бол бас боломж их байгаа мал бол гэж хардсан шүү дээ. Тэрнээс шахтар тэр одоо төр засгийн модлого дэмжихгүй байна, төр засаг докторгүй байна гэд маш олон хүн шөмжлөлөө шүү дээ. Тэгээд шөмжлсээр бол дуусчих юм шиг байна. Топет компани маань одоо яг одоо Монгол орондоо тарьсан луунга тариалуулдаг гэдэг. Тэгээд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд одоо Шандас өгөөж Ньюкроп гэдэг хоёр компанитай хамтарч ажиллаж байгаа. Ньюкроп компани маань өөрөө анхнаасаа тэр Монгол ногоо төсөлтэй өдөртөж хамтарч ажилласан. Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч ажилласан компани. За тэнд анх бид нар лоонга тариалуулад за ингээд жилийн одоо тариалуулах хэмжээ манай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тоо хэмжээ, шинэ бүтээгдэхүүний тоо хэмжээ гэдэг байдлаар ингээд жил болго өсөө явж байгаа л да. Тийм. Тэгээд бид нар өнгөрсөн жилийн байдлаар 4000 тонн лоон авсан байна. Тариалуулаад хүлээж авсан. Нөгөө талдаа бидний тавьж байгаа шаардлага энэ лоонч бас нөгөө газар тариалангийн гэдэг утгаараа шороотой гэдэг үйлдвэрлэгчд үйлдвэрлэгч өөрөө нөгөө ISO стандартыг нэвтрүүлсэн учраас бас нөгөө тариалж байгаа компанидтай хамтарч чанарын хяналтуудыг тавих хэрэгтэй. Тэгээд хоёр компани маань бас гап анализыг нэвтрүүлээд тэгээд хоёр талтай харилцан уялдаатай чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө зорио явуулсан. Илүү сайн хяналтаатай байд. Ургалтын бүх процесс төр хяналтаатай түүх үедээ сайн бэлдэн. Топет компани бол яг үйлдвэрлэлийн процесс төр анхаарал ингээ явна. Дээрээс нь тэр тариалтын процесс төр бас давхар хяналтаатай байд. Ингээ аль сайн ашигтай байдлаар ажиллаж байгаа гэсэн. Одоо 4000 тонн одоо юугаар луунгаар хэр зэрэг хэмжээний одоо шилбэл бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Монгол луун брендийн бүтээгдэхүүнд төлхөө орно. Луунгийн нухш гэдэг. Луунгийн өөрийнх нь онцлог байдал болохоор нэг шүүсний зориултын луун болохоор за бид нар шүүсж гаргаж авч байгаа нухш хэлбэрээр ч гаргаж авч байгаа. Ер нь бол хаягдл багтай гэсэн. Хаягдл багтай. Бид нар өнгөрсөн жил нөгөө Италийн Boima компани тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд хаягдлыг бол маш бага болгосон. Тэрнээс өмнө бол бид нар
жижиг гар ажиллагаатай ургац маань арай бага гэдэг ийм байхад бүтээхүүнс нэлээд хаягддаг байж шүү дээ. Тийм биз. Технологиос ажиллах тусам хаягдал багасч байгаа гэж. Одоо бол энэ ч одоо олон улстай бол пост харвест менежмент гэж яригдаад аль бол хаягдлыг багасгах зөв зохион байгуулах зүйлийг бол пост харвест менежмент гэж олон усан технологи дээр баримталж байгаа. Тэсэндээ бол үйлдвэрлэл явна гэдэг чинь л газар тариалан бүтээгдэхүүнийг боловсруулах гэдэг чинь пост харвест менежмент гэдэг технологи байна. Тэгээ аль болох энэ технологиг манай улс илүү сайн нэвтрүүлэх хэрэгтэй юм болоо. Тэгээд манай компани бас энийг нэвтрүүлсэн маш баяртай байгаа. За мартахаас өмнө одоо манай подкаст хамтран ажиллаж байгаа байгууллагуудынхаа гарын бэлгийг одоо автомат захиралтай гардуулъя. Ширхэг үрнээс ширээний хүнс гэдэг үрээ байгаа. За энэ үрээ маань бол одоо ширхэг үр тариад энэ дээр одоо тавигдаад хүнс болох хүртэл маш олон хүн одоо газар тариалан мэрэгчлэлтэнгүүд. За эндээс нь одоо жолооч, компанич ингээд ногооч ингээд дамжиж яваад үйлдвэрлэлийн процесс хүлээж аваа. Тэр үйлдвэрлэлийн процесс төр одоо маш олон одоо жишээлбэл тантай ажиллах мэрэгчлэлтэй хүмүүс оролцож байгаа тийм ээ. За мөн дээрээс нь одоо олон төр талын мэрэгчлэлтүүд оролцоод ингээд ширээний хүнс болж байгаа. Тэгээд ширээний хүнс үйлдвэрлэдэг компаниудаа одоо бид нэр одоо дэмжих байдлаар хамтран ажиллаж байгаа. Манай одоо подкастыг дэмжин энэ нэгдүгээр одоо дугаарт орсон Алтанбаатар захирал маань өөрийн зүгээсээ энэ Primate гэдэг. За энэ мах маань бол одоо яг Монгол оронд тарьсан одоо тижээлэр одоо бий болгосон Канада технологиор хийсэн юм гоё стекник мах байгаа. Та нэг одоо гэртээ арай шарж дээрээ. Баярлалаа. Энэ маань бол одоо эзэгтэй гэдэг одоо манайхны мэддэг одоо тосны брэнд байгаа. За энийг одоо үйлдвэрлэж байгаа энэ Мора гэж шинэ брэнд гарсан байгаа. Энэ одоо тухайн энэ маш сайн одоо рапсын тосыг олон төрлийн одоо ургамлаар баяжуулсан. Жишээлбэл энэ розмаринаар баяжуулсан байна. Та энэ одоо стейкээ шарахтай энэ розмаринтай тосыг хэрэглээрэй. За баярлалаа. Манай подкастыг мөн дэмжиж хамтран ажиллаж байгаа Баатар брэндийн хамт олон байгаа. За энэ бол одоо Тамшаал гэдэг маш гоё шүлний хамтлагч байна. За энэ бол хардталт нь дархлаа дэмжих цай байна. Та өөрийнхөө дархлаа гэмээр дэмжээрэй. За энэ мөн ялгаа байхгүй элэг хамгаалах бэлтгэл байна. Тэгээд Монгол оронд ургасан эмийн ургамлаар хийсэн маш сайхан бэлтгэл байгаа шүү. Тийм би. Манай подкасттай хамтран ажиллаж байгаа Мазала брэнд байгаа. Мөн ялгаа байхгүй Монгол оронд ургасан одоо 5 төрлийн ургамлаар баяжуулсан юм хүүхдийн баяжуулсан гом байгаа. Та хүүхдтэй одоо хоол хийж өгөөрэй гэдэг. За баярлалаа. Танай баг хамт олонд ч гэсэн баярлалаа. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа ийм мэдээллийг ард түмэнд түгээх зорилгыг түүчилээ явж байгаа ч баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд одоо хоёулаа үргээд ярианд оръё. Одоо Лунг жишээлбэл тариаланчтай хамтраад за хоёр компанитай нийлж үйлдвэрлэл одоо тариалуулж байгаа юм байна. Стандарттай бариад. Тэгэхээр одоо энгийн тариа тарьж байгаа, энгийн ногоо тарьж байгаа залуучууд гэх юм уу тийм ээ. Одоо анхлан одоо жишээлбэл танаа яг энэ жүүсний одоо сортыг тариалаад танай компани нийлүүлэх боломжтой юу? Нийлүүлэх боломжтой бол одоо ямар стандартыг баримтж тарих хэрэгтэй? Зөндөл луунгууд бас манайхан ч тарьдсан мэлээ л дээ. Манай ногоочч тарьж байгаа. Маш сайн луун тарьж байгаа. F1 гэдэг сортоор бол бид нэр бүтээгдэхүүн гаргацсан учраас энэ сортынхаа луунг тариалуулахыг нэгдүгээр шаардна. За хоёрдугаар тэр гап анализ гэдгийг нэвтрүүлсэн байна. Гуравдугаар энэ луун ч өөрөө нөгөө бус луун бодвол нөгөө шүүсний агуулмж өндөртэй 50-аас дээш агуулмжтай учраас хэмжээний асуудал хэрэгтэй. Бидний тавьж байгаа хэмжээнд тухайн луунг тариалаад манайтай хамтраад ажиллахад бол манайх очиргүй нэг татгалзаад байхгүй. Тэгэхээр бид нэр аль болох олон тариаланчтай ингээд хамтарч ажиллавал хин эндээ хэрэгтэй юм болоо гэж боддог. Яг бид нэр өнгөрсөн хугацаанд ингээд тариалангийн нөхцөл байдлуудаа харж байгаа юм л та хүндрэлтэй зүйлүүд бол айгүйх байгаа. Одоо жишээ нь эн чинь нөгөө урт сортын бүдүүн ургадаг за 25 орчим сантиметрийн дундчтай ч юм уу тий. Тэгэхээр энэ чинь нөгөө хураагаад авчдаг бас нэг зориултын тим комбайн бас ховор юм болоо гэж харагдсан юм. Газраас суулж чаддаггүй. Тасалждаг. Тэгэхээр нөгөө ихэнхдээ нөгөө гар ажиллагаа ордог. Тийм болохоор нөгөө их хэмжээгээр тариалах чинь нөгөө тухайн тариалж байгаа компанид бас айгүй хүндрэл. Одоо 1000 тонныг дөрвөлийн нийлээд тариалчвал 200-250-ыг нэг айтайгаа хураагаад авчих штеп. Тэгээ ганцаараа 1000-ыг хураах гэж зовж байхаар
Тэгэхээр тийм нөхцөл байдлуудыг ер нь анзаарсан. Тийм болохоор бидний тавьж байгаа шаардлагад нийцүүлж чадвал тариалаад ургуулад Vitapet компани асуудалгүй бол нүүлгэх боломжтой юм байна шүү дээ. Наа чин бол маш гоё одоо газар тариалал эрхэлж байгаа хүмүүст дэмжлэг болох боломжтой. Vitapet компани үндсэн шаардлагыг биелүүлээд одоо жишээлбэл тэр хэмжээ дамжаа тариалтын үед мөрдөх одоо стандартын мөрдөөд ингээд тарьж байгаа юм бол Vitapet компани маань энэ одоо Naval гэдэг сорт ийм гоё одоо брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа лонг одоо та бүхнээс хүлээж авах боломжтой юм байна шүү. Гол нь энэ сорт гол нь энэ одоо Naval гэдэг яг энэ сорт байх хэрэгтэй. Энэ шүүс хийдэг зориултын сорт тийм ээ. Лонг бол би бас ингээ анзаараад байна л да. Одоо бид нэр гадны энэ жүүсийг хаанаас ирсэн хэдэн километр дамжиж ирснийг нь ерөөсөө мэддэггүй. Одоо импортоор орж байгаа жүүснүүд их. Жишээлбэл та бүхэн маань хушаат гэдэг энэ хойшоо Дархан салгийн мөс рүү тарьж байгаа учраас нэг ойролцоогоор нэг за холдоо нэг 300 гаруй километр. 300 орчим километр. Тийм ойрдоо нэг 250 орчим километрээс татчихна гэдэг чинь яг энэ тухайн лун прешэрээ шинээрээ ирээд үйлдвэрлэлийн процесс руу ороод ингээд жүүс болж байна гэж ойлгож болох уу? Тий. Тэнд бид нар ингээд одоогийн байдлаар 2 компанитай хамтарч ажиллаж байгаа. Хоногтоо нэг 100 тонн орчмыг хурааж байна. За тэгэхээр бидний сая өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалт хийгээд авсан тоног төхөөрөмж маань одоо цагийн 5 тонн гэдэг чинь хоногт бараг 70-80 тонныг тийм биш үү? Луун боловсруулах хүчин чадалтай төхөөрөмж гэхгүй үйлдвэр. Хоногт 70-80 ихэр чинь сарын нэг 2000 тонн орчмыг 2100 гэж. 2000 тонн орчим луунг боловсруулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ луун чи өөрөө бас нэг асуудал байгаад байгаа маа. Энэ газар тариалан эрхлэгчд болон үйлдвэрлэгчид нартай холбоотой Улаанбаатарт орж ирэхээр хадгалах, агуулгын асуудал айгүй хүндрэлтэй. Стандартын агуулгасаа байхгүй тийм ээ. Тийм болохоор бид нар ерөөсөө өнөөдөр хураалаа маргааш тээвэрлэлээ. Тэгээд оройн ирээд шууд бүтээгдэхүүн болгож. Яг үнэ. Тэгээ одоо нөгөө үйлдвэрлэлийн аргаар тэгж нөхцөлдөө тохируулаад жишээлбэл өглөө хураагаа шууд тэр шинээр нь бага хэмжээтэй яг үйлдвэрлэлийн процесстэй тааруулаад боловсруулад явчихдаг. Яг үнэ агуулгах савны асуудал угаасаа манай Монгол улсын асуудал л та. Тэг хэцүү. Тэгээд нөгөө агуулгах сав олдог, тэндээс дахин тээвэр явдаг. Дээрээс нь тэр савн бас жоохон стандарт нийцдэгч байт юм. Яг луундаа зориулагдсан биш ч юм уу тийм ээ. Энэ нь бол зориултаа агуулгахуд нь яг ихэнхдээ нөгөө жимс навал хатгалдаг байх. Гэтэ бид нэр айл болгоход одоо шууд хураагаад хадгална гэдэг чинь ер нь бүтээгдэхүүний шимж чанар алдагдана л гэсэн үг шүү дээ. Чийгчлийн асуудал үүснэ гэдэг. Тэгэхээр бид нэр айл болгох фрэшэр нь шууд боловсруулдаг. Наа чин бол бас зөв менежмент зохион байгуулалт биш үү. Фрэшэрээр боловсруулна гэдэг чинь лунгаас үүсдэг брэнд маань бол Улаанбаатар хотоос 300 км-с наашаа фрэшэрээр ирж байна. За мөн одоо олон хоног хадгалахгүйгээр шууд бүтээгдэхүүн болж байна. Тэгэхээр бид нар бол импортын бүтээгдэхүүнийг сонгохоос илүү Монгол оронд үйлдвэрлэсэн нэг юм үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжиж одоо хэрэглүүл зүгээр. Дээрээс нь ам чанарын хувьд ч одоо кагомоос дутаад ахааргүй яг л одоо бараг илүү гоё амттай юм одоо жүүс байгаад байгаа. Одоо подкастыг сонсож байгаа хүмүүстэй уриалж хэлэхэд бид нар аль болох үндэсний үйлдвэрлэлээр дэмжиж валюта дотооддоо хадгалж ингэж явах юм бол манай улс их оронд одоо хэрэгтэй юм аа л гэж одоо та бүхэн манай натура жүүсийг сайн хэрэглээрэй гэж уриалъя. Одоо шинэ ямар бүтээгдэхүүнүүд дээр одоо анхаарч ажиллаж байна хамгийн сүүлийн үед. Натура брэндийнхаа дараа одоо бид нар бас усан дээр ажиллаж байгаа. Байгалийн усан дээр. Монгол орны усныг саяхан бид нар ч өнгөрсөн жил Перл гээд Орхон аймгаас зөөж авчирч цэвэршүүлээд савлж байна. За бас Аавраг гээд Аршаан Хинтээ аймгийн Дэлгэрэн хаан сумаас зөөж авчирч савлж байна. За тэгээд шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг бол нэг багтаа 7-8 жил хугацаа зарцуулж байна бид нар. 2017 оноос эхлээд бид нар энэ ус аршааны асуудлыг яриад за аршаан дээр хүний биед хэрэгтэй эрдэс үтсийн агуулмж өндөртэй ийм зүйлүүд юу вэ гэж судлаад ингэж явж байгаад Мөнгөн мортын Хинтээ Мөнгөн морт суманд байрлах аршааныг судалж үзчихсэн. Дорноговын халзуу уулын аршаан гэж судалж үзчихсэн. Тэгээ Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын одоо манайхны тэр мэдээд идэг нэг аврах тусан гэдэг амралт цолын газар. Тэнд байдаг аврагийн аршаан гэдэг. За тэгээ эднэрийг чинь бид нар 7-8 жил болж штэ. Судалж эхлээд гадагшаа 8 жилийн өмнө судалсан байна.
гадагшаа шинжилгээнд өгөөд яг энэ Монгол хүн болон ерөн хүний эрүүл мэндэд хэрэгтэй зүйл даваа чанар нь юу юм бэ? За энэ гадны аршаануудаас даваа чанар нь юу юм бэ? Онцлог ялгар хонслог нь юу юм? тий дутагдaltaй талбай. Жишээлбэл одоо авраг аршаан ямар даваа талтай? Авраг аршин одоо гидрокарбонатын агуулмж бол маш өндөртэй. Эрдсэн агуулмж бол өндөр гэсэн үг. Тэгэхээр одоо монгол хүмүүс бид нар чинь ингэж гэдэг шүү дээ. Нөө зум болохоор газар гэсэл аршин гараад л ирэхээр нэг Аршаанд яваа. айгүй ухаантай болол аршаанд яваа. Тэ? Тэг өвөл ингээ аршаанаа Марчдаг тий. Тэгсэн хэрнээ нэг импортоор орж ирж байгаа дэлгүүрийн аршаана ингээ маш их хэрэгэлдэг. Жишээлбэл одоо миний мэдээ 9 түвхий. Тий зөндөө аршаанд байгаа. Тэгэхээр бид нар нөгөө ийм нөхцөл байдлыг хараад жилийн дөрөв үйлрэлт аршааныг одоо энэ монгол хүмүүст болох. Энэ аршаан нөгөө яг нутгийн хүмүүсийн яриагаар бол одоо дотор эрхтэн хотоод нойруулчихад маш сайн гэдэг тийм яриатай. Тэгээ бид нар ч тэрнийх нь үндсэн дээр бид нар судалгаа шинжилгээний ажлуудыг бас маш их хийсэн. Гол нь нөгөө жилийн дөрөв үйлрэлт хэрэглүүлж яах учраас бид нар тэр одоо аршаан гарч байгаа газар дээр нь байгууламж гаргаа хийгээд одоо тогтцолт хийгээд магадгүй тэнд явж байгаа хүн шууд очиод одоо хэрэглэсэн ч болно өвлийн үтэнд. Өвөл хөлдчихдөг байсан бол тэрийг зогсоосон гэсэн үг. Өвөл хөлдчихдөг байсан бол шууд зогсоогоод одоо явуулын явж байгаа улсууд одоо шууд очиод аршаан болсон ч болно. Тэр нь юу үнгүй юм үнтэй юм. Үнгүй. За үнгүй байдлаар тэр тухайн бүсийг үнгүй карант нэгээд одоо авраг аршааныг уух боломжтой. Бид нар үйлдвэрлэдэг маш гоё тийм ээ. Юу шүү дээ. Ард хэрэгэл өөрсдөө очиод аваад авчихна. Тэгэхээр та хэд маань бол бүр хинтигээс авраг аршаанаа зүйд юм байна. Миний ойлгосноор бол бид нар 100 завж гарахаараа л хөрхийн нэг наадмарч юм уу нэг 7 хоног аршаан дээр очиж гэр бүлээрээ амардаг нөгөө ходоод гидсэн эмчлэх гэж тийм ээ. Тэгэл нэг 7 хоног уучаад ирдэг энэ боломжийг одоо ард иргэд рүүгээ ойртуулж байгаа юм байна. Жилийн 4 үйлрэл одоо дэлгүүрээсээ гэрийнхээ хажуудах дэлгүүрээсээ хүний бие сайн аршааныг авч хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаа гэж ойлгож байна. Энэ ч ямар нэгэн наач бол бас гоё янз бүр юм байна. Монголчуудын одоо хоолны хэрэглэж одоо айгүй хэцүү болчиход байгаа шүү дээ. Өвөл зөнгөө хүнд хоол идчихин ялангуяа мах маш их идчихин. Тэгээд тэр хүнсийг чи одоо хотоодонд байгаа хүнсийг чинь задлахад их хэмжээний хэрэглээг багасаа зохистой хэрэглээр шилжүүлэхэд тэр аршаан болон энэ натураа хоёр чи хоёулаа л дэмжлэг үзүүлнэ. Яг тийм үнэн ялгаа байхгүй одоо ус гэдэг чинь өөрөө бас хөрстэй холбоотой. Хөрс бол одоо маш олон зүйлийн эрдэсийг агуулж байдаг. Жишээлбэл та бүхний мөн авчирч байгаа авраг аршааны яг тэр байж байгаа тэр газар бол өөрөө маш тийм сайхан хөрстэй. Тэр одоо гүнд байгаа тэр сайхан эрдэсүүдийг шингээгээд ингээд гарч иртгэл юм байна л та. Тэр наачин бол бас нийгэмд хэрэгтэй л ажил байна. Яагаад тэр нийгэм хүнд хэрэгтэй ажил байна. Бид нэг 7 хоног хөрхөж цав гарахаар л явдаг байсан бол авраг аршааны өдөр бол аваад уучих боломжтой. Монгол оронд ургасан луунгаа яг фрешээр нь жүүс болгоод аваа хэрэглэх боломжтой. Ийм сайхан зүйлүүдийг хийж байгаа юм байна. Тэгээд та бүхний одоо ирээдүйн ажилд амжилт хүсье. Та бүхний яг энэ хийж байгаа бүтээгдэхүүнүүд бол манай Ширээ гүрнээс ширээний хүн сүрээтэй аврагцтай айл гэдэг подкастын одоо зорилго чиглэлтэй яг одоо тохирсон ийм бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаад бидний хувьд бол хамтран ажиллахад маш их баяртай байгаа. Одоо дахин одоо хүсэх зүйл юу вэ гэхээр маш олон одоо Монголд ургасан түүхий дээр хийсэн олон шинэ бүтээгдэхүүн Vitapet компани хамт олон маань үйлдвэрлэлээсэ гэж бидний зүгээс хүсэж байна. Монгол хүндээ хэрэгтэй. Баярлалаа. Ер нь бол бид нар чинь нэг бүтээгдэхүүнийг гаргахын тулд маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж байгаа. Одоо судалгаа шинжилгээний баг гэж байна. Шин санаа байна. Шин технологи байна, шин тоног төхөөрөмж. Миний ард бол маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар хамтдаа ингээд цаашдаа Монгол хүний эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүнийг илүү олон болгож зах зээлд хямд өртгөөр нийлүүлж ажиллахыг бол ер нь бол төлхөө зорилго болгож явж байна. Таны одоо хилж амжаагүй гэх юм уу те заавал одоо нэвтрүүлэгтэй холбоотой биш эсвэл холбоотой ч байсан байж болно. Хилж амжаагүй одоо зүйл байвал одоо энэ таны цагаа тэгээ та өөрөө өгсөн зүйлийг хэлж болно. За ер нь бол одоо үндэсний үйлдвэргээд бид нар ингээд дотооддоо өөрсдөө түүхийдээ бэлдээд өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Монгол улсад бол
хүнсний үйлдвэр хөгжихгүй гэх боломж байхгүй, бүх зүйл төр боломжтой гэж хардаг. Тийм болохоор үндэсний үйлдвэрлэл маш сайн хөгжөөсэй. Монгол хүмүүс үндэснийхээ үйлдвэрлэлд маш сайн сэтгэл хангалуун ажиллах хэрэгтэй л гэж үзэж байгаа. Ер нь бодож явдیں۔ Өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэнэ гэдэг чинь бас гайхалтай зүйл шүү дээ. Яг үнэ. Хаанаас гаралтай, хаанаас үүсэлтэйг нь мэдчихэж байгаа болохоор. Тийм. Тэрийг хүнд тайлбарлаж ойлгуулах ч гэсэн амар. Окей. За ингээд таны ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За манай подкастыг дэмжин одоо хамтарч ажиллаад мөн дээрээс нь өөрийнхөө одоо сайхан бодит түүхийг бидэрт танилцуулсанд одоо маш их баярлалаа. Баярлалаа. Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст